Дараагийн мэдээлэл өнгөрсөн 7 хоногт тэтгэврийн зээлийн үр орлогын харьцааг 50-50 болгосон. Энэ шийдвэр нь санхүүгийн байдлыг уламд оройтуулсан гэж ахмадуудын зарим нь үзэж байна. Цаашид энэ харьцааг өөрчлөх, тэтгэврийг нэмэх шаардлагатайг тэд тодтогсон юм а. Харин цаашид бодлогын түвшинд ахмадуудад чиглэсэн дөрвтэй шийдвэр гаргах хэрэгтэйг олон улсын байгууллагууд ч онцлоо. Энэ сэдвээр эдийн засгийн болонд сэтгүүлч уянга дэлгэрүүлэн хүрэх болно. Баярлалаа үзэгчдээ мэндийг хүргэе. За тэгэхээр дэлхийн ахмад настай хүн амынтай 2050 он гэхэд одоогийнхоос бол 2 дахин нэмэгдэнэ гэсэн ийм судалгаа мэдээлэл гарсан байгаа. За энэ дундаа Азад бол хамгийн өндөр өсөлттэй байх болов гэсэн таамаг гарсан юм байна. За харин Монгол улсын хувьд нийт ахмад наснуудын хувьд хүн амын 11%-ийг нь эзэлж байна. За эдгээр энэ хувь мэдээлэл 2050 он гэхэд бол 2 дахин өснө. За ойролцоогоор нийт хүн амын 20 гаруй хувь нь бол одоо ахмад настан байна гэдэг ийм урьдчилсан одоо тооцоолол гарчсан байгаа. Тийм учраас цаашдаа бол ахмад наснуудад чиглэсэн бодлого төлөвлөлтийг зөв зохистой хийх нь зүйтэй байна. Эртнээс одоо бас зөв бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна гэдэг дээр бол холбогдох албаныхан бол мэдээлэл байр суурь илэрхийлж байна. Ахмадуудын хувьд дундаж тэтгэвэр нь 851 мянган төгрөг байна гэсэн Монгол банкны тооцоолол гарч ирсэн. За ингээд нийт ахмад наснуудын 60.6% нь бол тэтгэврийн зээлтэй гэдэг ийм мэдээлэл өгдөг. За ахмадуудын хувьд бол хэдий тэтгэврийн зээлээ аваад одоо өөрийнхөө амжиргаандаа тодорхой хэмжээгээр зарцуулдаг хэдий ч гэсэн за тэтгэврийн зээлийн мөнгөн дүн болоод за мөн одоо энэ үр орлогын харьцааг өсгсөн байдал нь бол одоо санхүүд нь уламжлалт дарамт болж байна гэдэг талаар бол өөрсдийн байр суурь бол илэрхийлсээр байгаа. За харин өнөөдөр бол одоо яг энэ ахмадуудын асуудлыг бол бас нэгдсэн байдлаар авч хэлэлцэж үзсэн. За ингээд үзэхэд бол ахмадуудын хувьд бол бас зарим нэг нь бол гэр бүлийн хүчирхийлэлд өртөх за мөн санхүүгийн хараат байдлаасаа шалтгаалаад нийгмийн харилцаанд орохгүй байх гэх мэтчлэн олон одоо асуудал үүсэж байгаа гэдгийг илэрхийлж байна. За тэр дундаа ахмадуудын хувьд бол одоо ганцаар тал бол нэг төрлийн өвчин болчихсон. За нийгмийн харилцаанд орохыг илүү хүсэж байна гэдгээ илэрхийлж байна. Эрүүл мэндийн хэрэгцээ, халамжийн үйлчилгээ гэдэг олон юмнууд байгаа. Тэрэн дээр бол төр өөрийнхөө одоо чадах хэмжээнд хэдийн хүртээмжтэй биш ч гэсэн жоохон юм хийж байна. Гэтэл сэтгэц нийгмийн үйлчилгээ гэдэг бол ерөнхийдөө бол орхигдчихсан. Тэгээ өөрөө би ахмад хүний хувьд үзэхэд ямар ахмадууд илүү их одоо эрүүл аз жаргалтай байгаад байна гэхээр тэр нийгмийн харилцаанд маш их оролцдог. За янз бүрийн дугуйлан секцэнд явж гин, бүжгэлж гин, дуулж гин. Тэр хэмжээгээр нийгэмтэйгээ харилцах боломж нь нэмэгдээд ирж байна, тийм ээ. Энэ нь тэдний сэтгэл санааны байдалд бол маш их нөлөө үзүүлдэг. Ганцаарцныг тайвшруулах тийм тайван орчныг бүрдүүлж чадахгүй байна. Ахмад үе залуучуудын хооронд нэг орон зай ингээ ангал үүсчихэд байна. Бие бинийгээ хүлээн зөвшөөрдөггүй, ахмадаа хүндлэхгүй, ахмадууд нь ч гэсэн залуучуудаа хүлээн зөвшөөрөх энэ асуудалд нэг цэг тавьмаар байгаа. Бие биений ойлгох энэ орон зайг дүүрэх асуудал бол миний санаа зовоолж идэх асуудал гэж бодож байгаа. За тэгвэл цаашид ахмадуудын санхүүгийн байдлыг сайжруулах, за тэдэнд тулгамдаад байгаа асуудлууд болох одоо нийгэмшүүлэх, за нийгэмд одоо байр сууриа эзэлсэн энэ байдлыг өргөжлүүлэх дээр бол онцгой анхаарах нь чухал байна. За тийм ч учраас ахмадуудыг аль болох одоо хүний нөөц боловсон хүчин дутагдaltaйгаас салбаруудад бол ажилуулах нь нэн чухал байгаа юм. Яагаад гэхээр ахмад наснуудын хувьд бол илүү туршлагатай, за чадварлаг, мөн хариуцлагатай гэдгээр бол залуучуудаас бол давуу талтай боловсон хүчин байж чаддаг. За тэгвэл энэ байдлыг нь бас харгалзаад тэднийг ажилд авах, за ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бол байгууллагууд бол нээхэн зүйтэй юм а. За мөн дээрэс нь ахмадуудад чиглэсэн одоо асрамж сувилийн газрууд бол маш цөөхөн байдаг. Төрөл бодлогоор хувийн хвшлийнхэн за асрамж сувилийн ахмадуудад чиглэсэн ийм үйлчлэгийг бий болгоход нь бол дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна гэдгийг бас зарим одоо албаныхан онцолж байна. За тэр дундаа бас асрамжийн одоо газрууд байгуулахтай холбоотойгоор за ер нь ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотойгоор бас Улсын хурлын гишүүн их туяа хууль санаачлан одоо бас явж байгаа юм байна. Энэ талаар мэдээллийг бид бас авлаа. Ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг бол дэмжих юм зайлшгүй шаардлагатай байгаа. Яг ахмадын сан бол одоо бас байдгүй. Тэм учраас яг хуульчлаад өгсөн учраас энэ хуулийн хэрэгжилт бол байх ёстой. Айл одоо байгууллага болгон олж байгаа ашигынхаа хэдэн хувийг ч гэмдээ ахмадын сандаа төвлөрүүлээд, татан төвлөрүүлээд тэгээд ахмад наснаа одоо бас үйл ажиллагааг тэднийг одоо урамшуулах, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлэх, ахмад насныхаа одоо хөдөлмөр эрхлэлтийг энэ сангаараа дамжуулаад дэмжих боломжтой байхгүй. Хувийн хвшил бол
энэ асрамжийн газарт одоо үйл ажиллагаа явуулахад өнөөдөр бол хууль эрх зүйн хувьд бол маш боломжгүй байгаа. Тийм учраас би бол дан одоо ахмад насны асаргаа сувилгааны одоо хууль нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна ер нь одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй өвчтөй асархуй одоо шаардлагатай байгаа иргэдтэй одоо бас яг ийм ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд энэ шинжилсэн хуулийн төслийг боловсруулж байгаа. Өмнө баталсан хуулиуд бол бас төдийлөн үр дүнгээ олж чадахгүй хэрэгжилтээр бол бүрэн хэрэгжиж чадахгүй байна гэдгийг бол онцлон хэлж байсан. За манай Монгол улсын хувьд бол одоо ахмадууд тэтгэврийн насын мэдээллийг харах юм бол за эмэгтэй 55, эрэгтэй 60 настайдаа бол тэтгэврт гарч байна. За харин бусад улс орны одоо мэдээллийг та бүхэнд харуулж байна. Ерөнхийдөө Бельги улсад гэхэл 65 настайдаа, за Хятад бол 60 настайдаа, за Люксембург 62, за одоо хамгийн бас ад жаргалтай улсуудын тоонд ордог одоо Финланд улсын хувьд гэхэд тэтгэврийн нас нь 65 наснаас эхэлж байгаа гэх мэтчлэн ийм статистик мэдээллүүд байдаг. За тийм учраас цаашдаа бас монголчуудын хувьд дундаж наслалт нэмэгдэж байгаа энэ цаг үед нөгөө талдаа ахмадуудыг одоо тэтгэврт гарах гэж яарахаас илүүтэйгээр тэд нарыг хөдөлмөр эрхлэх боломжийг нээх, за мөн одоо нийгмийн харилцаанд орох бусад одоо төвүүдийг бий болгоход онцгой анхаарах нь чухал гэдгийг тодтогч байна. Сувилж амраахтай гол нь ер нь бол ахмадууд тэнд очиод сэтгэл санаагаа хуваалцаад суугаад өглөө очиод орой буцдаг ахмадын цэцэрлэг маягийн юм байгаа байхгүй юу? Ийм байдлаар ингээд ахмадууд зориулсан энэ төрийн үйлчлэгийг бол нэмэгдүүлэх хэрэгтэй. Төрийн үйлчлэгээс гадна хувийн сектор ийм үйлчлэг үзүүлэлт төрөөс дэмжлэг санхүүгийн одоо дэмжлэг үзүүлдэг. Тэр хувийн секторын одоо ахмадын халамж үйлчлэгэнд зориулсан барилга машинд барихт нь зориулж удаан хугацааны хөнгөлөлтөд зээл идрээр дэмждэг ийм бодлого зайлшгүй хэрэгтэй болоод байгаа. Нэг хэсэнд одоо айлхаар л нэгдсэн асуужин газар ингээд одоо өшөө олон болгож дэмжих тийм бодлого төр засгаас явуулж байх ёстой байна. Яг өнөөдрийн байдлаар бол ахмадуудын хувьд тулгамдж байгаа асуудал нь за тэтгэврийн зээлийн үр орлогын харьцааг 50-50 болгосон. За энэ шийдвэрээ цуцалж за өмнөх одоо 70-30 ч юм уу энэ харьцаанд хүрэх нь чухал байна. Бид бол одоо нэг дор тэтгэврээрээ бол өөрийнхөө амжиргааг залгуулж чаддаггүй. Тэтгэврийн зээлээ аваад тухайн шаардлагатай одоо зүйлдээ зарцуулаад тодорхой хэмжээгээр ингээд бас ийм төлөвлөгөөтөө яваад хөвсчихсэн учраас за тэтгэврийн зээлийн энэ үр орлогын харьцааг нь бол өөрчлөх шаардлагатай гэдэг дээр бол ахмадуудын ихэнх нь бол санал нэгдээд бас өөрсдийн хэмжээнд тодорхой хэмжээний эсэргүүцэл болоод чагсаалыг бол зохион байгуулад явж байна. Одоо бодлогоор тэр бүхэнд тэдний одоо нийгмийн харилцаанд орох боломжийг нээхэд онцгой анхаарах нь чухал юм аа. Мэдээлэл хүргэлээ.